Since the very first day when I caught you looking my way, smiled and just knew it. And up until you came along, no one ever heard my song. Now it's climbing with a bullet. Хоолонд нь та нар таарч гинөө? Эхлээд угаасаа жоо хэцээсэн. Аха, юу нэцээс? Ямар байна хоол нь? Тийм нэг Монгол амт шиг амтагдахгүй нэг л ингэв штэ амнаас гад энд ирснээс хойш шүлтөө бол эдний чи шүлтөө бол ч аим сонин штэ өө сонин ч гэж юу яхаа эдгээр өөрснөө эзээр хагаад бассан бид нар болохоор гурилтай шүлгүүлгээд иддэг энд бол дахианы шүлгэн хитэн аим зүгээр хитэн дахиатай жахан аим перц мерцтэй тийм шүлээж жишээтэй төмсний шүлгэн нухшин амир зөөлхөн амттай болсон жишээ тэгэл помидорны шүлмэлгээд тэгээ ихтэй нэг тэгж аим шүлмэл идтгүү дандаа 2 дугаар хоол идцгээдэг Монгол бол аим санч. Юу ажлын яж хад бол 11:30-аас хоолны цаг болдог. Тэгээ өглөө босон гутаа хоолнд орчин. Тэгээ оройн хоолны цаг нь 4:10-аас эхлэв. 6:30-лөө. Тэгээд тусдаг. Тэгээ хамгийн гол нь Монголтаас бидээс нэг дандаа нэг орой 7-8 гол хоол иддэг бол энэ чинь нэг 4:10-аас оройн шүн нэг жоохон үсэг моглоо тэгэл нэг бэлэн гом ном идэж шүү. Тэгэл энэ болно доо. Одоо оранж жуус мөс ингээ бүх төрлийн жуус мөсийг бол бид нэр мөнгөөр худалдаж авах ямар шаардлага үнчээс өнгөө авчдаг. Тэгээ биднэрт цаанаас нь ажилд орохоос оронгууд биднэрт ингээс усны сав өгдөг. Усны савнд ингээ байнга хийгээд авах юм боломжтой. Энэ $11-оор хангалттай юм цадчихж байгаа. Тэр өдрийн 3 хоолтой. Тэгэл орой олондоо сэндвич юм уу, орой шөнө тэр аваад ордог. Тэгэл бол $11 гэдэг нь хангалттай цадчих шүү те. Юу нь бол нэг бүргэр идэхэд л баг $11 орж ижиж нэг McDonald's эднэрт. Тэгэл $11 өдрийн 3 хоолтой хангалттай болж байгаа нэг өдөр. Тэгээ пицца, тэгэл хамбург, тэгэл чиз янз янзын хоолнууд бүх төрлийн идэх боломжтой ч гэсэндээ л ягаад ч гол Монгол бол амар илүү л байгаа.